Дэлгэцийг зохицуулах өөр нэгэн ажиллагаа бол screen mode буюу дэлгэцийн горимыг өөрчлөх үйл ажиллагаа юм. Энэ тухай үзье. Энэ функцийг ашигласнаар зарим панелуудыг нуух тэгснээр дэлгэцээр гарч байгаа зургийн гаргац буюу харагдцыг томруулах боломжтой. Зүүн доод буланд хоёр тийм дэлгэцийн зурагтай товч байна. За тэрний доошоо харсан жижигхэн сум дээр маузаа удаанаар барихад 3 сонголт гарч ирж байна. За эхний горим нь болохоор стандарт дэлгэцийн горим гэсэн байна. Одоо энэ дэлгэцээр үзүүлж байгаа стандарт дэлгэцийн горим маань харагдаж байна. За хоёрдугаарт full screen mode with menu bar гэж байна. За энэ хоёрдугаар горимд болохоор зарим интерфейсүүд буюу зарим панелууд хураагдана, нуугдана гэсэн үг. Гуравдугаарт нь болохоор ямар ч панел хэрэглүүрүүдийн товчнууд байхгүйгээр зөвхөн зураг маань дэлгэц дүүрэн гарах горим байна. За энэ зураг бүхлээрээ дэлгэц дүүрэн гаргаж ирсэн тохиолдолд бид нар товчны хослуудыг ашиглаж зураг дээр ажиллагаа хийж болно. За жишээлбэл spacebar товч дарангаа маузыг ийш тийш нь хөдөлгөж зургийг тэр чигээр нь ийш тийш нь хөдөлгөж болох нэ. За Z товчийг дарангаа томруулж жижигүүлж болох нь. За бид нар энэ төрөлжийн хичээл дээр үзсэн Ctrl товчийг дарангаа Tab товчийг дарахад зургнууд сэлгэж ээлжижээр гарч ирж байгааг харж болно. Буцаж яаж анхныхаа байдалд орох вэ гэсэн асуулт байна. Энэ тохиолдолд бол нөгөөх л Escape товчийг дарахад буцаж анхныхаа хэвийн байдалд орж ирнэ. За үүнээс гадна товчийг ашиглаж бас дэлгэцийн горимыг өөрчилж болох нь. За нэг удаа F товчийг дарахад хагас байдалтайгаар дэлгэцийн горим өөрчлөгдөж байна. За дахиад нэг F товч дарахад зураг маань дэлгэц дүрэн гарч ирж байна. За тэгээд дахиж нэг удаа F товчийг дарахад анхны стандарт горимдоо шилжиж орж ирж байна. За Tab товчийг дарахад зүүн хэсэгт байгаа хэрэглүүрүүд болон баруун хэсэгт байгаа панелууд бүгдээрээ хураагдж байна. За мөн нөгөө контекст мэдрэмж бүхий зургас маань бас алга болсон байна. Зөвхөн this file edit image гэсэн зэснүүд тэгээд дээрээс нь зургийн маань нэр бүхий таабууд үлдсэн байна. За буцаагаад хэвийн байдалд оруулахын тулд дахиад Tab товч дээр нэг дарахад буцаад хэвийн стандарт байдалд орж байна. Та зөвхөн баруун панелыг хураая гэвэл Shift товчийг дарангаа Tab товчтой дарахад зөвхөн баруун талын тэр панелууд хураагдж байна. За буцаагаад стандарт хэвийн байдалд орё гэвэл Shift товчийг дарангаа Tab товчоо дахиж дарахад тэгээд хэвийн байдалд орж байна. За хоёр удаа F товчийг дарж байна. Тэгэхэд дэлгэц дүүрэн зураг маань гарч ирж байна. За дэлгэц дүүрэн горимын үед Shift товчийг дарангаа Tab товчийг дарахад баруун панел гарч ирж байна. Дахиад дарахад буцаагаад дэлгэц дүүрэн горим руу шилжиж байна. За бүтэн дэлгэцийн горимд бас нэг ажиллах нэг өөр нэг пункт бол энэ маузныхаа сумыг тэр зүүн ирмэгт өнгөрүүлэхэд тэндээс бол хэрэглүүрүүдийн маань зургаас гарч ирж байна. За тэнцэнээс одоо жишээлбэл ийш тийш нь зөөх гарныхаа ханд төлийг бол сонгож хэрэглэж болно. За баруун талынхаа хязгаар ирмэг дээр маузныхаа сумыг ийш тийш нь өгүүлэхэд панелууд гарч ирнэ. За эндээс ингээд захих панелыг сонгоод бас үйл ажиллагаа явуулж болох нэ. За маузныхаа сумыг тэр хэсгээс холдуулахад эргээд панелууд маань хураагдж байгааг харж байна. За дэлгэцийн стандарт горим, дэлгэцийн хагас горим, за тэгээ бүтэн горим буюу full screen mode гэж яриад байгаа. Энэ төлөвүүдэд яаж ажиллах үйл ажиллагааг үзлээ.